ихэд сайн дүүс зургийг магадгүй одоо юу гэдэг хасах хэрэгтэй болох л да. Тэгээ яг нэг орлогодоо баригдаад ингээ хасах биш олон жилийн туршид энэ цомхон чадварлаа бүрөвтэй сайтай байх гэдэг талаасаа хийж явах хэрэгтэй байсан алтан чим шиг бас байна. Төсвийн орлого зарлага дээр аливаа улсын эдийн засгийн бодлого өөрөө төвлөрөөл илэрхийлж байна. Орлогын тал дээр тухайн улс жишээлбэл тухайн ондоо одоо ямар хуу бодлого, татврын ямар бодлого явуулж байна. Тийм ээ. Тэгээд энэ бизнесийн орчин ямар байна гэдг нь бас харагдчихэдэг. Тийм ч учраас төсвийн орлогын тал дээр бол нэлээд дайчилсан байна. Бизнесийн орчин тааруу, түүний дотор санхүүгийн орчин тааруу нөхцөлд гадаад эдийн засгийн орчин муудсан байгаа нөхцөлд бол дотоод гадаадд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд бол ерөнхийдөө байдал нь хүнд байна. Энийг одоо үл харгалзан ямар ч гэсэн төсвийн орлогыг бол нэлээд тийм дайчин гэдэг юм уу одоо хаалтан дотор хэлж шүү шахуу байдлаар хийсэн. Гэхдээ энэ нь өөрөө одоо манай гадаад эдийн засгийн орчингоос хамаарат энэ төсвийн орлого дутах бизнесийн орчин хамаарат төсвийн орчин дутах одоо тийм магадлалтай. Төсвийн зарлагын хувьд бол хэдийгээр сая ерөнхийдөө төсвийн орлоготой тааруулаад тэгээд дээр нь төсвийн тусгай шаардлага нөгөө төсвийн хариуцлагатай байх үзүүлэлт бас хоёр бодлого төр зүйлүүдийн шаардлагатад ерөнхийдөө бол нэлээд тансан. Урсгал зардлаас ч тансан, хөрөнгө оруулалтын зардлаас тансан. Гэхдээ нийт ерөн төсвийн бодлогын гол учир нь бол бизнесийн идэвхжил яаж нэмэгдүүлэх вэ гэдэг талаас одоо төсвийн орлого тал дээр ч гэсэн зарлах тал дээр орлого тал дээр үл яаж харах хэрэгтэй вэ? Хэрэг хит их татврын дарамт үзүүлээ, татврын шалгалт үзүүлээ бизнесийн идэх мууддаг. Зарлах тал дээр хэрэг хит их одоо хөрөнгө оруулалт хүмүүдэг бас бизнесийн идэх мууддаг. Тийм учраас аль алийг харсан байдлаар ерөнхийдөө ингээд төсвийн орлого зарлага нэг шаардлагынхаа дагуу хуулийнхаа дагуу хасах хоёр тэр тэнцэл нь бол батлаг. Гэхдээ төсвийн төлөвлөлт бол тааруу байна. Эднээс бол мөчлөг дагаж намилцдаг тийм төлөвлөлттэй хэвээрээ байж байна. Уул уурхайн болон уул уурхайн бус одоо татврын орлогын бас харьцаан зохистой болж чадаагүй байна. Дан ганц мөчлөгөөс хамаарч яадаг тийм уул уурхайн орлогын одоо бүтцтэй хэвээрэл байж байна. Зарлагын хувьд бол төвийн болон орон нутгийн засаглалын төсвийн засаглалын энэ хоорондын бүтц бас зохистой болж чадаагүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хууль нь байхгүй. Хөрөнгө оруулалт нь өөрөө субъектив тал бас нэлээд нөлөө үзүүлдэг. Хөрөнгө оруулалтынхаа тал дээр ялангуяа зөв зохистой байршуулах, хөрөнгө оруулалт хийж байгаа тэр нийтийн хөрөнгө оруулалт хийж байгаа тэр салбаруудад хөрөнгө оруулалтын үр ашгийн эргэж нөхөх хугацаа, үр ашгийн тооцоо бол тааруу байдаг. Энэ бүхнээс харахад бол энэ жилийн 15 оны төсөв бол ерөнхийдөө эмзэг төсөв бол. Эмзэг төсвийн эмзэг байдлын үзүүлэлтүүдийг зөвхөн одоо ганцхан тэр төсвийн орлого зарлага дотоодын бүтээгдэхүүн эсвэл төсвийн харьцаа гэдгээс бусад олон улсын хэмжээнд тооцдог тийм аргачлал байдаг. Энэ бүхнээс харахад бол Монгол улсын төсөв бол гадны нөлөөлөл давтагтай амархан дотооддоо одоо тийм ээ докторгүй бизнесийн докторгүй тэгээд тааламжгүй орчинд хийгдсэн төсөв учраас төсвийн эмзэг байдлын төвшин нь бол их өндөр байна. Тийм учраас зайлшгүй энэ бол тодтгол хийгддэг. Уул нь бол төсвийнхаа орлого талын төлөвлөлтийг сайжруулах, зарлагынхаа байршуулах, хөрөнгийг байршуулахын тал дээр их онцгой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол ерөөсөө аливаа төсвийн бодлогын макро эдийн засгийн нэг шаардлага бол төсвийн бодлого өөрөө мөнгөний бодлоготой уялдаж байх хэрэгтэй. Тийм ч учраас эдийн засгийн байнгын орноос бол энэ жилийн төсвийг ууг нь бол 0 алдагдaltaй эсвэл бүр нэмэх тэмдэгтээ гаргаасаа гэж хүсээд хэд хэдэн зүйлүүдийг бол санал болгосон. Харамсалтай тэр болгон төр тусч чадсан. Ялангуяа дараа жилийн төсөвт ирэх дарамт бол зөвхөн гадаад өрийн өөрчлөлгээд үдийгүй ерөнхийдөө төсвийн орлого маань хүссэн хэмжээнд байж чадахгүй. Төсвийн тэр харсан одоо гадаад хүчин зүйлүүд тухайлбал үнийн төвшин байж чадахгүй. Тоо хэмжээ нь одоо шилдэр өссөн хэмжээндээ хүрч чадахгүй гэдэг. Өөрөөр хэлбэл
тодорхой жишээлбэл нэг нүүрс гэдэг юм уу эсвэл одоо зэс гэдэг. Энэ бүтээгдэхүүний тодорхой хэмжээний тоо хэмжээний өөрчлөлт төсвийн орлого дээр шууд нөлөөлж одоо хасах дүнтэй гаргадаг учраас нэлийн тийм эмзэг байдлын үзүүлэлт юм өндөр байна. Эмзэг төсөв баталж байгаа төсөв эх онд ер нь хэрэгжих боломж хэр зэрэг байна. Одоо инфляцийг 7% барина л гэж байна. Бас тэгэл төсвийн алдагдлыг 2% барина л гэж байна. Эдгээр нь одоо яг ийм эмзэг үед бол хэрэгжих боломж эргэлзээтэйгээ зарим үдээс шүмжлээд байна л да. Ерөнхийдөө бол жишээл би өөрөө мөнгөний бодлогын ажлын хэсгийг ахалсан. Тэгээ мөнгөний бодлогыг биднээс ягаад 7%-тай баталсан гэхээр одоогийн байдлаар 15 оны төсөөлөл нэг 9.5% гарахаар байгаа инфляц. Тийм ч учраас мөнгөний бодлогоор дамжуулсан өөрөөр үнийн доктортой байдлыг хангах өмнө жилүүдэд явсан бодлогын дээр бол хэд хэдэн өөрчлөлтүүд хийж өгсөн. Нэгдүгürt бол инфляцийг нам дор төвшөнд барих нь зөвхөн Монгол банкны мөнгөний бодлогоор хэрэгжихгүй. Тийм учраас нийслэл аймгийн төвшөнд инфляцийн нийлүүлэлтийн гаралтай ялангуяа тэр хүчин зүйлүүдийг сайжрах судлахын үндсэн тэр төв засгийн газар дунд хугацаанд инфляцийн эсрэг тийм арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн тийм заалтыг бол юунд оруулж өгсөн. Хоёрдугаарх нь бид нөгөө альва юмыг баталчаад үйл явцын хянах талаас их муу. Тийм учраас Төв банк жил болгоны улирал болгоны инфляцийн төлөв байдлын тухай, инфляцийн эрэлтийн талын хүчин зүйл, нийлүүлэлтийн талын хүчин зүйл, төсөвтэй яаж уялдаж чинь, төсөв өөрөө төсвийн энэ хэрэгжилт нь өөрөө инфляцийг үйлдвэрлэж гинөө, төсвийн энэ хэрэгжилт нь ялангуяа зардал тал дээр оруулж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авалт энэ бүхэн маань тэр инфляцид их хүчтэй нөлөөлж байгаа тэр нөгөө валютын ханшны илүүдл эрэлтийг үүсгэж байх талаас нь ингэж ярьж явах зорилгоор хагас жил тутам санхүүгийн доктортой байдлын тайланг бол бас улсын хурлаар авч хэлцгээр болж байгаа. Энэ санхүүгийн доктортой байдлын тайланд бол ялангуяа валютын ханшны нөлөөлөл их чухалаар тавигддаг. Тийм учраас валютын ханш жишээлбэл төсвийн одоо энэ жилийн 15 оны төлөвлөгөө 1750-аар тооцоолсон. 1750 гэдэг нь яаж гарч ирсэн гэхээр ерөнхийдөө нэг эконометрикийн загварыг 5-6 загвараар үзэл ерөнхийдөө нэг ийм хэдэн хийсвэрлэлтүүд аваад нэг иймэрхүү байх юм байна гэсэн төсөөллүүд аваад тэгэл 1750 гэсэн тооцооно. Өнөөдрийн бодит ханш бол 1860 орчим байна тийм. Энэ хоёрын зөрүүг холдуулахгүй байх тал нь гол нь. Тийм учраас төсөв мөнгөний бодлогын нэг гол уялдаа. Мөнгөний бодлогын инфляцийг нэг оронтой доонд барих нэг гол уялдаа. Валютын ханшийг савлгаагүй хэдийгээр одоо энэ сулрах хандлага нь бол одоо явагдаж явах ч гэсэн тэрний савлгаа нь бага байх, энэ хоорондын зөрүү нь бага байх. Энэ талаас нь бодож валютын ханшийн нөлөөлөл нь инфляцид бага нөлөөлдөг, минимум хэмжээнд нөлөөлдөг. Ингэснээр инфляцийн нөлөөлөх гол хүчин зүйл нь тэр гол нь хүнсний бус инфляц, импортын инфляц байх. Энэ тал дээр арга хэмжээ авах ингийн тул Төв банк засгийн газар хамтарч ажиллах зөвхөн мөн докторжуулах хөтөлбөрт биш, хүрээнд биш. Ерөнхийдөө бүх Монгол улстай яриа Төв засгийн газраас авахуулаад Улаанбаатар хот аймагуд бол энэ инфляцийн нийлүүлэлтийн талын жишээлбэл Баян Улгийн аймаг, Хөвсгөл аймаг ч гэдэг юм шиг инфляцийн сагсанд нөлөөлж идэг. Тэр хүн амын сагс нь бас өөр байна. Тэр байдахна Монголын хүн амын хэрэглээний бүтцийг одоо 5%-аад хамгийн доод хэсэгт нь 20% одоо 20% нь бол ядуу тэгээд ингээд дэшөө чинээлэг гэдэг ингээд хаад үзэхдээ чинээлэг хэсэг тэр 20% нийт хэрэглээний эзлэгц оюун жин 40% байх шин. Тэгээд махан дээр жишээл аваад үзэхдээ Монгол улсын махны зах зээл нийлүүлж байгаа нийт махны 40 орчим хувийг 40% бол нийт малчин өрхийн 14%-ийг эзэлж байгаа 500-аас дээш толгой малтай малчид эзэлж байгаа жишээ. Тэгэхээр ингээ инфляц гэдэг зүйлийг бол ерөнхийдөө биднээс бол ингээл зам ярьдаг, дэд үтц ярьдаг, том өсөлт ярьдаг, зэс ярьдаг, алт ярьдаг гэхдээ эцээст бол хамгийн гол энэ бүхний чинь бодлогын цаан чинь бол энэ ард түмний худалдан авах чадвар сөрөг болохгүй байх л зүйл. Тийм учраас энэ жилийн мөнгөний бодлого энэ гол төр онцлог бол тэр нөгөө засгийн газар Төв банк хоёрт хоёуланд нь даалгавар өгсөн. Өөрөөр аль нь анхаараа гэж. Сөрөг хүчин бол мөний бодлогыг хатууруулахын зүйтэй гэдэг байгаа. Монгол банк бол зөөлөн байлгаж одоо хүндрэлийг давна гэж тайлбарлаад байгаа. Та аль талд нь? Хатуу зөөлөн гэж энэ жоо утгагүй яриа л да. Өөрөөр мөнгөний бодлогыг хатууруулах гэдэг нь бодлогын хүүг өсгөх замаар эдийн засгт байгаа мөнгийг татаж авах. Ингэснээр хоёрын хвшлийн үйл ажиллагаа хомигдох энэ үйл явцыг л хэлж байгаа шүү дээ.
Тэгэхээр зүгээр энгийнүүдээр одоо хамгийн энгийнээр бодохдоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүн хэн үйлдвэрлэдэг гэхээр хувийн хвшил үйлдвэрлэжээ шүү дээ. Энэ хувийн хвшил нь хөдөлгөхгүй дотоодын нийт бүтээгдэхүүн олигтой гарахгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүн олигтой гарахгүй л ерөөсөө эдийн засгийн идэвхжил байхгүй. Эдийн засгийн идэвхжил байхгүй бол энэ чинь инфляц чинь өөрөө дээш өсөж явж байна. Тэр тохиолдолд мөнгөний хатуу зөөлөн бодлого гэж ингэж одоо эрс заагалж ярихаасаа илүү мөнгөний уян хатан бодлого тухайн үеийн эдийн засгийн орчин ямар байна, тухайн үед үл инфляц ямар байна, тухайн үед гадаад орчин яаж байна, энэ бүхнээс хамаараа бодлогын хөг бууруулчих болно. Тодорхой хэмжээг нэмж болно. Гэхдээ энийг нэмдэг бас гаргадаг шийдвэр нь зөвхөн Монгол банк биш, тэр Монгол банкнд байдаг бодлогын зөвлөл, мөнгөний бодлогын зөвлөлийн бие даасан хараат ус байдлын шийдвэрээр гаргадаг зүйл. Тийм ч учраас нөгөө мөнгө төсөв мөнгөний бодлогыг уялдуулна гэдэг маань мөнгөний бодлогыг хатууруулах үгүй юу. Үгүй юу гэдэг тал дээр бас засгийн газрын саналыг авдаг механизм ийм байдалтай л явах хэрэгтэй. Эдгээр сайдад нэр дэвшигчийн талаар танай нам ямар байр суурьтай? Манай намын байр суурь бол ерөнхийдөө бол эн чинь арчилсан намын дотоод асуудал шүү дээ. Нэгдүгээрт арчилсан намын дотоод асуудал, хоёрдугаарт бол Монгол улсын ерөнхий сайдад тэр дэвшүүлэх хүнийг өргөн барьдаг. Мэдээж хэрэг хэнийг өргөн барьж ийн хуулийн дагуу тэр үнийг л дэмжинэ гэсэн байр суурь. Эдийн засгийн шинжилгээ ухаанд байдаг. Өөрөөр хэлбэл итгэлийг сэргээх гэдэг маань хөрөнгө оруулагч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч итгэлийг сэргэх. Ингийн тулд тэднээсийн одоо итгэл нь ямар байна гэдгийг судалдаг. Одоо ямар байна? Дараагийн 6 сард ямар байна гэдэг. Дээр нь хүнд суртлага энэ бол засаглалын механизм. Биднээс ярьж байгаа өнөөдөр төсөв мөнгөний бүх бодлогыг энэ яамдууд хийнэ. Тийм биз? Яамд агентлаг. Тэгэхээр энэ яамд агентлуудын төрийн үйлчлэг нь ямар байгаа гэдгийг бол хүнд сурталчлагын тэр индекс гэж гаргаад энийг бол одоо 7-8 жил. Тэгээ одоо энийг бол эдийн засгийн энэ бодлого боловсруулах энэ үйл явцад харгалзаж үздэг. Цаашдаа засаглалыг сайжруулах энэ үйл явцад харгалзаж үздэг. Ийм реформ хийхгүй бол биднээс жишээл төсөв дээр ярихад бол одоо эдгээр урсгал зардлыг танаад л тийм ээ. Сая Улаанбаатар хотын жишээл гэхэд 4 билүү 6 орлогчтой байсан 2 орлогчтой болгоч байт юм тийм аймагуудыг 1 орлогчтой, агентлагуудыг 1 орлогчтой зөвлөхүүдийн тоог хассан ч гэдэг. Тодорхой хэмжээгээр харж байгаа. Ерөнхийдөө бүхэлд нь иж бүрэн харсан тэр засаг-сахиргааны реформ хийгдэх шаардлагатай. Засаг-сахиргааны реформыг хийх ямар индикатор байх юм, төрийн үйлчлэгээ ер нь ямар байгаа гэдгийг олон түвнээр дүгнүүлж тэр олон түвний дүгнэлтийг үндэслээд гаргах хэрэгтэй. Жишээл бид хөрөнгө оруулалтыг одоо оруулж ирмээр л байна гэдэг. Тийм ээ, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлмээр байна гэдэг. Бизнес баялаг бүтээх процесс ихсмээр байна гэдэг. Гэтэл тэр нэг бүхнийг хийдэх хүмүүс чинь настроени, санаа сэтгэл нь ямар байна гэдэг тэр бизнесийн confidence index гэдэг, sentiment index гэж ярьдаг. Бизнесийн одоо итгэлийн индекс гэж тэр итгэлийн индексээр тэр хүмүүсээс асуулга аваад, мянга төнөөс асуулга аваад тэрнийгээ тухайн үеийнхтэйг харьцуулаад нодлон жилтэй харьцуулах ийм болж байна. Одоо жишээл бизнесийн орчин биднээс юм хийгээл их хурал дээр одоо хууль батлах гал ингээл янз янзын хуулийн төсөл. Гэхдээ тэр орчин нь ягаад жишээлбэл одоо юу гэдгийг татврын орчин гэхэд жишээл хүнд суртлын татврын байгууллага хамгийн хүнд сурталтай бол. Татврын орчин дээр одоо юу гэдгийг асар их хяналт шавл. Энэ бүхний чинь хариу уруулна бизнесүүд хэлж шít. Татврын байгууллага хамгийн болохгүй байна гэж хүнд суртлын текстээ тэднийх нэгдүгээртэй явж явах шít гэж гэдэг. Иймэрхүү зүйлийг ер нь бодлого боловсруулагч нь хууль тогтоогч бид нар бол ер нь их онцгой анхаарах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр энэ гарц гисэн нэртэй эдийн засгчдын ийм зөвлөгөө хийж л хэдийгээр энэ нь бол мөнгөний бодлого батлагдсан, төсвийн бодлого батлагдсан хийж юм шиг үгүй. Энд чинь тэр мөнгөний бодлого чи хэрэгжин үгүй. Энд чинь төсвийн бодлогыг тэгэл тодтох нь. Тийм учраас энэ хүмүүсийн санаа бодлыг ингэ сонсож дараагийнхаа үйл ажиллагаанд хийх ёстой гэж